Сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн минь төргий Learn English with Lemonade англи хичээл эхэлж байна. Өнөөдөр бид хичээлээрээ leaves буюу навчнууд гэсэн сэдвийн талаар унших болно. Leave гэдэг үгний олон тоо нь leaves бөгөөд leave гэдэг нь үйл үгээрээ орхих, явах гэсэн өөр утгыг мэдл илэрхийлдэг. Бидний хичээл reading болон speaking хоёр хэсэгтэй бөгөөд reading хэсэг дээр та уншиж ойлгох байдлаар ямар нэгэн монгол үг хэсэг тэмдэглэхгүй үгнүүдээ чиглэх болно. Speaking хэсэг дээр ярианы хамгийн чухал суурь чадварыг тавьж өгдөг read out loud буюу чангаар унших дасгалыг хийх болно. За ингээд хичээлээ эхэлцгээе. Leaves come in many shapes and sizes. Leaves навчнууд come in хурц ирдэг. Many олон shapes дүрснүүд and sizes бас хэмжээнүүд. Навчнууд маш олон хэлбэр дүрс хэмжээтэй байдаг. Some are very small and some can be bigger than your head. Some зарим нь are байдаг, very small маш жижиг and мөн some зарим нь can be байж болно, bigger илүү том than your head чиний толгойноос, таны толгойноос. Leaves can be round. Leaves навчнууд нь can be байж болно, round дугуй, oval зөөвөн, have many points. Many олон points үзүүрүүдтэй have байх. Or эсвэл even look бүр харагддаг. Even гэдэг нь бүр, look харагдах. As if тэрэн шиг, энэн шиг. They have fingers. Тэднэрт хуруунууд байгаа юм шиг. Finger гэвэл нэг хуруу, fingers гэвэл хоёроос дээш хуруу. Олон тоонох. Leaves are very important to plants. Leaves навчнууд нь are бол very important маш чухал. Important чухал. To plants ургамлууд руу. Plant гэдэг үгний олон тоо plants байна. They catch the sunlight and use it to help the plant grow tall and strong. They catch тэд барьдаг the sunlight нарны гэрлийг. They гэдгээр бид нэр өмнөх өгүүлбэрийн олон тоо буюу leaves навчнуудыг төлөөлж байна. Тэд нэр нарны гэрлийг барьж авдаг. And use it бас үүнийг ашигладаг to help туслахад the plant ургамалд grow ургахад нь туслана. Tall and strong. Tall болон strong болж ургах. Tall гэвэл өндөр, strong гэвэл хүчтэй. Өндөр хүчтэй болж ургахад нь тусалдаг. За ингээд бид нарын унших хэсэг дуслаа. Одоо speaking буюу ярианы хэсэг рүү орцгоё. Англиар ярьж сурахын тулд бид нэр амны булчингуудаа англи хэлд зориулж наанан сунгах, дасгал хийх хэрэгтэй. Яг л биеийн тамиртай адилхан. Тэгхийн тулд бид нэр хамгийн эхлээд read aloud буюу read out loud чангаар унших дасгалаас эхлүүл хамгийн зүгээр. Та магадгүй караоке ороод дуулж болно, англи хэл дээрээ ямар нэгэн түргэн хэллэг хэлж болно, эсвэл бүр шүлэгч чийжлээд уншиж болно. Гэхдээ бид нарын хамгийн ойрхон бэлдэх боломжтой дасгал бол чангаар унших дасгал байх болно. За ингээд бүгдээ эхэлцгээе. Leaves come in many shapes and sizes. Some are very small and some can be bigger than your head. Leaves can be round, oval, have many points, or even look as if they have fingers. Leaves are very important to plants. They catch the sunlight and use it to help the plant grow tall and strong. За ингээд өнөөдрийн хичээлийн хүрээ дуслаа. Одоо бүгдээрээ уншсан хэсгээсээ хэдэн үг зэжилсэн байна. Харцгаая. Хичээл эхлэхээс өмнө таны мэдчихсэн үг байж болно. Өөрийнхөө шинээр чийжилсэн үгийг сэтгэл хэсэгтэр сандживэл үлдээгээрэй. Хэрвээ мартсан байх юм бол хичээлийн эхнээс нь дахиж нэг үзээд давтаарай. Аль болох монгол орчуулгыг нь бичиж чийжлэхгүйгээр шууд ойлгон зэржлэх замаар явах юм бол буцаад хэрэглэхэд тань илүү амар байх болно. Гэртээ англи сонсголыг олон дахин давтаж сонсоорой. Миний уншснаас гадна цэвэр англи хүний уншсан туслах сонсгол нь плейлист дотор хадгалагдсан байгаа. Тэгэхээр манай YouTube channel руу ороод англи сонсголтой хэсгийг нь олон дахин сонсоорой. Мөн танд амны хайр цэг суулгаж өгөх хамгийн чухал дасгал болох read out loud дасгалыг олон дахин хийгээрэй. За ингээд өнөөдрийн хичээлийн хүрээ дуслаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.